Хацар өнгөлөгч болохоор миний хамгийн хайртай хацар өнгөлөгч юм. Боршвагийн ийм өөрхөн жижигэн хацар өнгөлөгч байл та нар олоод байгаарай. Оранж дүү. Бэж дүү өнгөтэй юм байгаа. Тэгэхээр хэдүүлээ энийг одоо бас түрхий. Хацар өнгөлөгч олны төрөөнийхөө сүүдрийнхаа арай жоохон дээгүүр. Энэ ихтэй нэг юм жоохон гарцмуутай байт юм аа. Нилээн жоохон их юм гэж аахгүй бол. Түүнээс аюу гой натурал харагддаг. Хацар өнгөлөгчөд тавихтаа хит амар тод нэг газар нь ягаан өнгө тавьчихдаг. Тэгэхээр нэг гадаа гараад хацар өнгөлтөчөд ирсэн юм. Жоохон аюу харагддаг л да. Тэгэхээр би бол нэг тараагаа жоохон тавьдаг. Өвгөр тал дээр те. А зарим хүмүүс болохоор энэ доороо тавьдаг. Энэ хэсэгт хацрынхаа энэ хэсэгт. Тэгэхээр ерөнхийдөө нэг бичлэг үзэж байхад Аз царайтай охтуудад бол энд тавил илүү цогтөг. А Европ эмэгтэйчүүдэд энэ доороо тавил илүү цогтөг гэж нэг мейкап артист ярианаас бол. Гэтэ би яг та нар нэг мэдж байгаа би ямар мейкап артист ч биш. Өөрийгөө буддаг хүн чинь нарийн ширийн минь мэдгүй шүү дээ. Жишээлбэл одоо сая контур тавихтаа буй энэ дээдлийн хамрын минийг ерөөсө будсангүй яадвал би өөрөө тэгж боддоггүй байхгүй. Тэгж бодох шаардлага нэгдэггүй учраас хүмүүсгөө будсан. Яг бичлэгт зориулаад хүмүүсгөө тодруулчих. Хүмүүсгөө болохоор би ийм харандаануудаар будсан байгаа. Еврошиг ийм харан 02 Францын харандаа маань дуусч байгаа ийм жоох үлдсэн. Жоох үлдсэн болохоор хэрэглэхгүй байгаа одоо. Энэ болохоор Кларанцын харин үнэтэй Еврошиг болохоор 300 рубль гэдэг. Кларанцыг болохоор 1500 рубль гэдэг. Хамаагүй ялгаатай л да. Тэгээд хөмсгний гээл маань болохоор юм өмнө нь та нар харж исэн мебелийн юм. Одоо бүр амар удаа хагас жилийн өмнө авсан байх. Өдрөөл хэрэглээд авах дуусахгүй хэрнээ гаднах энэ юун мохоо болцсон. Савн байн хэрэглээд тахаар. Тэгэхээр хөмсгөө би харандаагаараа будчихад харандаагаараа будантай ойлгомжтой. Тэгээд дээрэс нь энэ гэлэр жоохон ингэ тодруулаад өгчдөг байхгүй. Одоо ялгаан шууд харагдаж байгаа. Тодруулахдаа нэлээд жоохон дээш нь ингэж сөхөж удах юм бол хамаагүй натурал харагддаг юм шиг санагддаг надад л. Тэгээд энэ Европ оноо Орос охтууд бол ингэж авих боддог. Өсгөө. Дээш нь ингэж хүсийн савнаад бүр бэхжүүлдэг гэлж байдаг штэ өнгөгүй. Өөрийн хөмсг сайтай охтууд бол зөв өнгөгүй тэр гэлэр будаад бэхжүүлээд босгочдөг. А би өөрийн хөмсг муутай учраас тэвний хөмсг шивэсгүй учраас ерөөхдөө жоохон ингэж өнгөтэй гэлэр дээш нь бэхжүүлдэг байгаа. Dark brown гэсэн юм гэлээ хараад байгаа. За энэ болохоор 400 рублийн үнэтэй гэл. Үнэтэй бас өдөр тутамдаа амар будаад байдаггүй нэг жоохон будаал гарчдаг. Одоо миний энэ хийж байгаа будалт бол энэ арьсны өнгө өөр их байсан бол өнөөдөр баг баярын будалт боллоо. Нүрээ би ч бодох гэж чинь халтуурддаг байхгүй юу. За нүдний будаг бол ийм Кларанцын ийм тэнага. Өмнө та нар зөндөө харж байсан доо миний бичлэг үзчихсэн хүмүүс сүүл чинээр нэмэгдсэн хүмүүс маань мэдгүй ч магадгүй юм. Нодон хаврын exclusive орж гарч ирж ирсэн юм крем. Тэгээд энэ захих нь энэ суур өнгөнд би хэрэглээд дууссан. Тэгээд энэ хамгийн захын бронз өнгийг айгүй хэрэглэдэг байна. За тэгээд суур өнгө мөн надад тустай байгаа л да юм. Энэ бас Кларанцын нэг өнгөнүүд байгаа. 09 Ivory гэсэн үг. Энэ болохоор энэний суур өнгө болгож одоо хэрэглэнэ. Өнөөдөр юм жоохон цайвардаг. Хэрнээ жоохон гялалцдаг тийм юм байгаа. Тэгэхээр би ерөөсөн мед нүдний тань хэрэглэдэггүй. Яг гэвэл миний нүдний хэлбэр өөрөө өөрөн хий. Дээрээс нь жоохон гүн. Учираас тэгэхээр одоо ингэ ярахаар миний зөх хүнжсэн юм шиг харагдаж байгаа. Гэтэ зөх хүнжсэн яалтч одоо 32 хүрсэн юм чинь би сая. Ямар 25 тааш. Тэгээд зөх унжаад нүд хонхоогоод ингээд угийн төрөлхийн хонхор нүдтэй байхгүй би. Ингээхлээр зэрэг мед будаг хэрэглэхээр бүр гүн болж харагдаад байдаг байхгүй. Тэгээд чертээс нэрг онцсон юм шиг
Тэгээд би албаар ийм жоохон гэлэлцууртай, гэлтгнууртай юм. Гэхдээ нэг бүр нэг баяр тавих юм шиг бүр амар мэдгэдэггүй гэлтгар биш. Нэг жоохон тийм жоохон цайвар юм өнгөөр байнга суур тавьдаг байхгүй. Наашин жоохон нүдэ төгөл гэж харагдуулахын тулд гэсэн үг. Тэгээд энэ суурийг ингэж тавиад маш сайн тараагаад өгч. Тэгээд би өнөөдөр нүүр бодолтын техник гэхээс илүү техник гэдэг чинь нэг мэд юм надад байхгүй тий. Техник гэхээсээ илүү би бүтээгдэхүүнүүдийн талаар ярьж байгаа учраас удаан бодохгүй хальт будаад ерөнхийдөө бүтээгдэхүүний галт чанар тий тэрэнд ярианыхаа сэдвийг илүү анхаарах гэж бодож байна. Тэгээд би мэрэгчлийн мейкап артист учраас нүдний будгийн линкийг болоод харуулж чадахгүй. Ингэсгээл өдөр тутамдаа яаж буддгоо. Тэгэл бүтчих. Тэгээд энэ жоохон гарцмуутай тайнаж магадгүй бүр будаад. Нэг амар тэр нөгөө смоки ай хийчихэр тийм тод гардаггүй тийм аахгүй юу? Тэр тутамдаа бодоход бол яг тохирохоор би одоо сая нилээл давхарлаа тэгэхэд гарцсан юм байна. За нүдийг ингэ болъё. Угаасаа надад өөр нэг тийм аахгүй. Хор. Үүрцэн байхгүй юу? Уг нь амар гоё өнгөтэй юм. 05 silver pink гэсэн өнгө шүү. 05 silver pink гэдэг хэрвээ та нар Улаанбаатар их төлбөр Clarins сурвал шууд авмаар санагдана. За түрүүний бронзерын хажууд тестлээ. Ийм гоё өнгөтэй. Одоо яг ингэ харахад ягаан юм шиг харагдаж байгаа хэрнээ. Ягаан биш тийм жоохон пинк дүү. Гэтэ өчргөө амар тийм пинк биш. Зөөлөндөө өнгөтэй. Өдөр тутмын будалд хийхэд яг тохирно. Ганц энэ тийм болохоор ийм өнгөтэй одоо би энэ харах. Ийм өнгөтэй. Энэ. Одоо миний өнөөдрийн энэ будалд бол баг баян будалд болчихлоо. Уруулаа будахад надад хоёр ийм харандаа байгаа. Хоёулаа Clarins юм. Ийм. Нэг нь ягаан өнгөтэй. 05 Roseberry гэдэг өнгөтэй. Нөгөөх нь болохоор 03 Nude Rose гэдэг өнгөтэй. Ийм хоёр харандаа байгаа. Тэгэхээр энэ харандаануудыг одоо хаан зурах вэ? Бүр зурах газар болчихлоо. Дор юм шиг хэрнээ. Жоохон тийм юу. Хөрөндөө өнгөтэй. Тэгэхээр nude гэсэн өнгө л дөө. Ерөнхийдөө энээс илүү хэрэгэлдэг энэ харандааг. Энэ харандааг болохоор нэг банк хэрэглээд байдаггүй. Яг үлийн арай л дэндүү тод ягаан өнгө. Хамаагүй ягаан өнгөтэй байгаа. Энийг бод хамаалвал одоо энэ дээр харьцуулж харуул. Энэ хамаагүй ягаан өнгөтэй энийг бод хамаалвал. Гэхдээ миний урал дээр одоо балзам тархсан байгаа л да. Дээрээс нь давхарлаад тарих гэдэг үзье. Ийм болж байна. Энэ ягаан өнгө. Зөвлөн энэ болохоор германд үйлдвэрлэсэн байна. Энэ болохоор хаана үйлдвэрлэсэн бэ? Бас германд үйлдвэрлэсэн байна. Ийм болж байна. Бордоо гэхээс илүү юм бэж өнгөтэй. Тэгэхээр энэ хоёрын аль нь арай надад зөгч байна. Ойл байгаа. Ийм ягаан өнгөтэй. Тэгэхээр энэ дэр удаж харуул ийм ягаан өнгөтэй. Жохоо ийм ягаанд тэндлэгдэг. 04 Candy гэсэн өнгө шүү. 04 Candy. Та нар бас Clarins сурвал тестер хийж үзээрэй. Айгуу гоё. Үнэр нь бүр амар гоё. Ийм хөргөн жижигэн. Ийш цөөхөн тэгээд аваад явахад амар. За, тэгээд энийг тестэлж үзсэн нь юм байна. Тэгээд хамгийн гол нь уруулыг өдрийн турш чийгшүүлж байлгадаг байхгүй юу? Савн амар болчих. Яг үлийн 12 мл-тэй аваад амар хөддөг бүтээгдэхүүн байхгүй. Нэг аваад бараг жил болдог. Тэгээ бүр өдөр тутамд хэрэглээд байхад дуустдаггүй. Тэгээ дотроо ийм гоё юм зөвлөгөн шуудагтай. Тэгээд энэ болохоор Eclamino Францаар тэгж уншд юм лээ. Тэгээд Францд үйлдвэрлэгдсэн ийм 01
гэсэн үг байгаа минийх. Nude. Бол арай сул тийм ягаанда өнгөтэй. Өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой, бас уруулж хийгшүүлж хагарахаас сэргийлдэг ийм бүтээгдэхүүн байна. За тэгээд үүний хувьд болохоор энэ 1600 рубль гэдэг хямдраад 800 рубль болсон багт би дандаа авдаг байгаа. Ерөнхийдөө дандаа хямдрал зарласан үед авдаг л да. Clarins-ийн 742 V гэсэн өнгөтэй Julie Rouge Velvet уруулын мод байгаа. Бүрийн улаан тестлээ тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Яг тэгвэл амар урт бичлэг болчлаа, та нараас залхаж байгаа. Маш цэвэрхэн бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол бүр ийм амар тод болж байна. Энд дээр төрхийд харуулъя. Ийм тод өнгөтэй. Яг юм сарнай улаан өнгөтэй. Миний ард байгаа энэ сарнай нэ томхоо зөнгөн. За айгуу сайтай өдрийн турш бараг арилдаггүй. Өчиргөө шингэн мэнгийн юм уужидаад байхгүй бол гайгүй. За тэгээд энэ хүрээд миний бараг шинжлэлийн мейкап болчих жоом шүү. Энэ нүдийг жоохон тацгаад сармасаа бодчихвол сармасаа бодъё. Энэ надад дуусгах байгаа учраас жоохон юм хооронд нь барьцлуулаад байна. Clarins-ийн бас жижиг сампл байгаа. Эднэр болохоор бүгд сампл болохоор би үнийг нийлж мэдэхгүй байна. Ийм лайнер байгаа. Миний болохоор бор өнгөтэй. Яг нь сонирхлын үднээс зураад харуулъя. Яна бүрээд зурах газар бол ийм бор өнгөтэй. Бүдүүн зураад байд юм аа. Нүдний харандаа байгаа бор бас dark brown гэсэн өнгөтэй. Тэгэхээр энэ нүдний харандаа болохоор энэ цах руу бодож өгдөг байхгүй би өгнө. Тэгэхээр өнөөдөр сармус айл хэд энэ бодцсон учраас гарц айгүй сайтай. Зодоос нэгэнд бодсных гэл. Гэтэ доотлоор нь бодсон ч. За энэ харандааг энд тестлж шууд. Энд жоохон л зовлцсон. Ийм боронгтэр base wine. Энийг foundation-ы доор тавих хэрэгтэй байсан. Тэгээд foundation-ыг тавьсан учраас юм дотроо юм өнгөтэй. Гэхдээ энэ арьсан дээр бол одоо харагдахгүй. Яа. Өнгөтэй өнөр нь амар гоё. Энэ Clarins-ийн base байгаа. Тэгээд дуур бас нэг барийн бодолт хийхэд зориулагдсан юм base байгаа. Та нар Clarins-аар бол тестэлж үзээрэй. Sauce primer гэсэн нэртэй. Гоё primer. Арьсыг бүр гялтгамуулж өнгөлөг болгож харуулдаг юм primer аа. Жохон мөнгөлөгдөө өнгөтэй хэрнээ жохон шаргалдуу мөнгөлөг өнгө гэсэн үг. Хэрэгэлдэггүй. Бараг хэрэгэлдэггүй юм бүр дэндүү ягаан өнгө учраас. Тэг жохон ингэ энэ хавьд тавьж үзье. Essence. Тэгэхээр аюу хямдхан 104 рубль гэж хэлээ да. 99 рубль гэж хэлээ. Амар тодорж байгааз түрүүний борж байгаад бол хямдхан хэрнээ аяга гарц сайтай. Яа. Комеди шоуны бичлэг шүүрчлээ. Матрешка гэдэг. Яа нэг энийг жоохон дарья. Амар гарц сайтай юм. Матрешка гэдэг манай орс нөгөө нэг Google-тэй нэдэд шүү дээ модон. Яг тэрэн шигэ болчлоо би. Мэдээж би мэрэгжлийн нүр бодолт хийж мэдгүй учраас та бүхэнд мэдээж дутагдaltaй шүүмжлэлтэй зүйл харагдсан баг. Нуруулаач гсэн. Жохон дайли бодсон маань. Тэгэхээр та бүхэн маань тэр дутагдлыг маань хүлээж аваа, дуур комент хэсэгт бичээрэй. Би хүлээж авд сонсоод дутагдлаа заснаа. Шинэ жилийн миг бараг болчих шиг боллоо. Шинэ жилийнх гэхэд арай л жоохон юу биш. Төгс биш миг боллоо. Гэхдээ яг энэ тест драйв учраас бүтээгдэхүүнүүд зөвхөн тестэлж үзэж байгаа учраас мэдээж ялгаатай дутагдaltaй зүйл байгаа. Foundation-аас ахуулаад яг үлийн дэлт бор foundation-ийн дэлт арай цайвар foundation тавьсан учраас хоёр тал ялгаатай харагдаж байгаа. Би тод болт хийдэг учраас надад бол амар
эвгүй санагдчихэв. Тэгээ та нарт яаж санагдаж байгааг би мэдэхгүй байна. Энэ тод бодол дээр нь надад цохноогүй юу? Та бүхэн бас комент хэсэгт сэтгэлээ бичээрэй. Тэгээд бичлэг үзсэнд баярлалаа. Дараагийн хэсгээр миний бүх арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн талаар хэдүүлээ ярилцгаална. Тэгэхээр subscribe дараад бичлэгээ шууд цаг алдалгүй хүлээж аваарай. Бичлэг үзэхэд баярлалаа шүү. Баярлалаа. Oh my god. Яаж хүмүүс ийм амар зузаан бүдгийг угаадаг байна. Баярын будалд хайлын үний будалд баяр зэрэг болчлоо. Хар ярилтгүй. Савндаж угаад, сүм шингэнээр угаад. Тэгсэн ч ярилтгүй. Уруулын өрөөлөгч харанда Кларенсийн уруулын будаг. Кларенсийн нүдний будаг. Эдгээр ингээ ярилахгүй үлдсэн. Манай охин тэгсэн чи сая юусэн гэж. Ээж явж над нүрээ угаа.